За юуны өмнө 50 жилийн ойгоон тэмдэглэж байгаа Орхон аймгийн үйлдвэршний эвлэлийн холбоо болон үе үеийн үйлдвэршний эвлэлийн гишүүд, идэвхтэн сонгуультнууд, нийт удирдлагуудаа энэ сайхан баярын мэндийг хүргье. За миний хувьд Орхон аймагт ирээд анх хөдөлмөрийн гарааг эхэлсэн газар бол Орхон аймгийн үйлдвэршний эвлэлийн холбоо байгаа. За тэгээд зар явж байгаа тэр зарын дагуу очиход бичиг хэрэгээ ажилтан нарийн бичгийн дарга авна гэсэн зар явжсэн. Тэгээ зарын дагуу очиж үйлдвэршин дээр очиж уулзж байсан. Тэгээ ганаа даргатайгаа бас их сонир тохиолдолтой ганаа дарга гэдэг хүнтэй уулзах гэсэн ингээд орсон чинь гадаа байгаа гэдгсэн. Тэгээ гараад очисон чинь ганаа дарга ерөөсөй байхгүй байна. Тэгсэн яг одоо Орхон аймгийн үйлдвэршний холбооны хажуудлын саарл гашингийн хажууд нэг гараж байдیں۔ Тэр гаражийн дээрээс нэг хүн бууж ирэхээр нь ганаа даргатай уулзах гэсэн юм а гэсэн чи би байна гэд ингээд яг нэг тийм ажилчаа ангийн төлөөлөл хүн бууж иржсэн гэжээш тийм дарга байр суурь байхгүй. За та надтай уулзах гэж байгаа юм уу гэдэг анх л ганаа даргатайгаа тэгж уулзаад за тэгээд тухайн үед бол ажилд авахтаа шалгаруулдаг тэгээд манайх бол үйлдвэршний байгууллага бол их олон ажлыг хийдгээ. Хамгийн түрүүнд бичээч хүн бас биднэрт хэрэгтэй байна. Бичиг хэргийн чадвар сайтай хүн хэрэгтэй байна. Зан харилцаа сайтай хүн хэрэгтэй байгаа. Тэгээд манай дээр ажлын алба ажиллаж байгаа тэнд шалгуулаарай гэд. За тэгээд дээшээ ороод хоёр давхарт манай хөрвж өгч, долгор сэргийгч, тоол явагч, хишчиг, жаргалагч гээд маш олон ийм ажлын алба ажилладаг байсан л да. Тэгээд ороод шалгуулах гэсэн юм агс нэг том алагнуудтай инээсүн эмэгтэй огцсон надыг тэр маань бүрвжүүгч маань байсан. Долгор сэргийгч гээд нэг намуухан ажтайхан тийм ихч маань цог суудаг байсан. За нөгөө өрөөнд бол тоол явагч, хишиг, жаргалагч, ерөнхий санхүүч сууж байсан. За ингээд бид хэд уулзаад шалгалт авна гэд бичгийн машин дээр бичүүлж исэн. За тэгээд тэнцээ ингээл 94 оны 8-9 сард ажиллаж орж исэн төвхтэй. За тэгээд тэр байгууллагатаа бол би 6 жил ажиллаад за 2000 оны 1 сард Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагуудыг хариуцсан орон тооны хорон даргын сонгуул явагдах гэж байгаа гэд. За тэгээд тэр сонгуульд өрсөлдөх боломжтой гэсэн юм зар байсан. Тэгээд манай ажлын албанаас үлчи өрсөлдөө залуу хүн байна үзээ гэсэн. За тэгээд надтай хамт Москвагийн үйлдвэршний эвлэлийн дээд сургуульд төгссөн Эрдэнэ Үлэг гээд хүн өрсөлдөж байсан. Тэгээд бид хоёр өрсөлдөөд тэгэхэд тэр Орхон аймгийн үйлдвэршний нэгдсэн эмнэлгийн дээд заалууд битүү дөрвөн хүнтэй байсан. Тэгээд сонгуул явагдаад олон санал аваад тэр олон эмч ажилтнуудынхаа итгэлийг аваад ингээд хорон даргаар сонгогдсон. За тэгээд тэрнээс хойш бүтэн 10 жил үйлдвэршний эвлэлийн эрүүл мэндийн байгууллагыг хариуцсан хорон даргаар 10 жил ажилласан. За тэгээд 2000 оны 1 сараас гээд ингээд 10 жил ажиллаж 2009 онд бол энэ Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэршний холбооны дэд даргаар сонгогдоод тэрнээс хойшоо бол 22 оны хүртэл дэд даргаар ажиллаад за 2022 оны 1 сарын 12-ноос салбарын холбооныхоо даргаар ажиллаж байгаа ийм л төвхтэй хүн байгаа. Тэгээд үйлдвэршний эвлэл гэдэг маань хүнд маш их өгөөж өгсөн, хүнийг их хөгжүүлдэг ер нь үйлдвэршний эвлэл бол хамгийн гол нь харилцаа хандлага байдаг. Бид нар бол нийгмийн түншлийг барьж ажилладаг учраас байгууллагын захиргаатайгаа харьцах, гишүүдтэйгээ харьцах, за төр засгийн удирдлагуудтай харилцах, тухайн аймгийнхаа засаг даргын тамгын газартай харилцах гэл тухайн үед бол жагсаал цуглаан тэмцэл хөдөлгөөн их өрнөдөг байсан. Бид нар бол тэр болгонд л нийгмийн түншлийн хүрээнд асуудлуудаа тавиад явдаг ийм л байсан. Тэгээд Орхон аймгийн үйлдвэршний эвлэлийн холбоонд ирснээр би энэ өнөөдрийн өндөрлөг хүртэлх энэ төвшөнд явсан нь бол тэр хүмүүс тэнд ажиллаж исэн хүмүүс надыг зөв хүмүүжүүл, зөв чиглүүлж өдий зэрэгтэй болоход бүх талын боломжийг олгож ингэж хамтарч ажилласан сайхан хамт олон байдаг. Тэгээд энэ ташрамд Орхон аймгийн үйлдвэршний холбооны даргаар ажиллаж исэн ганаа даргатаа маш их талархаж явдаг. За зохион байгуулагч, бүрвжүүгч маань байна. Бас
маш их талархдаг. За бид хэд чинь тэр шар одоо 3 давхар саарл байшиндан бол маш хөгжилтэй их гоё найрсаг ийм эв нэгдэлтэй хамт олон байсан. Өдөр болгон л инээгээл одоо ажиллаа ерөөсөө дандаа инээж хийдэг. Биднэрт бол ерөөсөө ууралж исэн түүх байдгүй. Дандаа инээ нь хоорондоо баг зэргийн маргалдаан байна. Гэтэ тэр бол ерөөсөө бид нар бол эвийг сагсан ийм гоё баг хамт олон байсан. Тэгээд тэр хамт олныг одоо бүрдүүлээд чиглүүлээд явж байгаа хүн бол манай ганаа дарга өөрөө тийм бас их дүлгөө, тууштай, тайван ийм хүн байсан учраас тэр хүний нөлөө нөмөрчл байсан баг. Тэгээд баг хамт олон дотор манай Орхон аймагч нэг Оросууд ихтэй байсан. Одоо Орос школд манай бүрүүжүүлэгч бол ер нь бас их чиглүүлдэг хүн байсан да. Тэгэл ерөөсөн яг Орос школоор л одоо пүүжигчийн тэр одоо гадна талаас нь хүнтэй харьцаж байгаа, хууцалж байгаа, одоо заавар зөвлөгөө өгж байгаа, хичээлэм зааж байгаа гэл ингээ бүх юмыг бол сурж ивжсэн. Тэгээд манай тоолын авагч гээд миний одоо багш байгаа. Тэр багш маань одоо бас маш их ажил хэрэгч, одоо их манлайлагч, бас их ийм гэгээлэг хүн, дандаа гоё юм ярина. Одоо философч хүн байсан учраас ийм гүн ухаан талаас нь бол айгүй гоё ухаарлал яасан хичээл мичээлийг бол их орж байсан. Тухайн үед бол би одоо Орхон аймгийн нэг улс төрийн их сургууль гээд байхад бол манай тоолын өгчд биднэрт хичээл ордог байсан. Тэгээ хамт ч ажиллаж байсан. За тэгээ хичиг жаргал гээд бас ажилдаа айгүй гарчсан. Санхүү тал дээр юм бол маш ийм шуурхай ажилдаг ийм ихч маань байсан. За тэгээ бүгд л одоо тэтгэвртэй гарцсан байгаа. Тэгээд одоо тун удахгүй 50 жил байгаараа тэд нартайгаа очиж уулзнаа гэд одоо сэтгэл догдлон хүлээж байгаа да. За тэгээд Орхон аймаг буюу Эрдэнэ хотын маань маш ийм гоё залуусын хот. Тэгээ их соёлтой хүмүүсийн одоо тэр харилцаа хандлага одоо айлч байгууллагт орсон тийм гоё ийм Орос школтой ийм гоё хүмүүс байсан соёлтой. Тэгээд Орхон аймагт тухайн үед ажиллаж байхдаа миний үед бол 30 жилийн болоод одоо би бас Эрдэнэ хотынхоо бас уран сайхан чинь явсан. Тэгээд одоо 30 жилийн баярын концертанд ороод одоо учиртай 3 толгой дуурай олонний хэсэгт орж тоглоод энэ Дөөр үдгийн Эрдмийн театрт тоглож байсан. Тухайн үед одоо тэр 30 жилийн концертыг найруулж байсан. Одноо найруулагч одоо гавьяд болсон байгаа. Тэгэл цэрэн дондоо багш, дууны багш, нараа багш гээд маш олон хүмүүс маань одоо ингэж ажиллаж байсан. Би ч бас их нийгмийн идэвх сайтай байсан. Тэгээд энэ дашрамд бол одоо Эрдэнэ хотын маань 50 жилээ болох гэж байгаа. Бас Эрдэнэ хотын 50 жилээ арга хэмжээнд оролцсон доо гэж бодоод асууж байгаа. Тэгээ энэ дашрамд Орхон аймаг буюу Эрдэнэ хотын 50 жилийн баярын мэндийг одоо бүх сайхан Эрдэнэ хотынхоо иргэд хөдөлмөрчд бүх хүмүүстээ одоо мэнд дамжуулж аз жаргал эрүүлэн амжилтын дэйдэг хүсье.